тохиолдолд оруулах албан бичгээр хөргөсөн байна. За гэвч одоо эдгээрийн дугуйн өдрөөс бол энэ тов тогтоох хэрэгтэй, заавал товох хэрэгтэй гэдэг энэ тайлбарыг хэлж байгаа. Тэр энэ дээр та хуулийн талаас нь тайлбар хийх ямар процедураар явах хэрэгтэй байна. Заавал тов тогтоох шаардлага байдаг. Ер нь нэг ойлголтын зөрүү яваад байгаа. Энэ зөвшөлдсдөг асуудал биш. Энэ бол Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын ерхий сайдад олгосон онцгой бүр ирэх. Өөрөөр хэлбэл энэ 2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн амин сүнсийн нэг нь ерөнхий сайд гүйцэтгэлийн тэргүүн танхимаа өөрөө мэдэн бүрдүүлдэг. Энээс өмнө бол та бүхэн мэдж байгаа улсын хурал хүн нэг бүрээр хилцэж томилдог гэсэн. Улсын хурал томилдог гэсэн. 2019 оноос хойш бол ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсон. За энийг хийхдээ мэдээж энэ шийдвэрийг гаргахтаа мэдээж Монгол улсын төрийн тэргүүнд танилцуулдаг, зөвшөлдсдөг биш. Мөн улсын хурал танилцуулдаг. Улсын хурал энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Өөрөөр хэлбэл хилцдэг улсын хурлын тогтоол, хууль тогтоомжтой адилхан хилцэж одоо шийдвэр гаргадаггүй гэсэн үг. Тухайн одоо ерхий сайд засгийн газрын гишүүнийг томилох асуудлаа танилцуулах үеэр энэ саналж биш. Бас буруу ойлголт яваад л санал оруулсан гэж. Хэн нэгнээс санал асууж байгаа хэрэг биш. Энд би ийм хүнийг засгийн газрын гишүүнээр томилох гэж байгаа гэдгээ танилцуулдаг. Энэ чуулганы уралдааны үеэр улсын хурлын гишүүд асууж үг хэлж болдог. Харин шийдвэр гаргадаггүй. Тийм учраас энэ бол үндсэн хуулиар зохицуулдаг ийм үндсэн хуулийн институт хоорондын харилцааны асуудал. Энийг улсын хурлаар хилцэж байгаа асуудлын жагсаалтанд оруулдаг, тов тогтоодог. Ингэж одоо нөгөө юмтай андуурж болохгүй. Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуульд бол хилцэх асуудлын товыг тогтоодог. Энэ хилцэж байгаа асуудалтай холбоотой асуудлаар байнгын ороод дүгнэлт гаргасан байх хэрэгтэй. Гэтэл энэ дээр бол ямар нэгэн тийм чинь бол ерөнхий сайд үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу томилох гэж байгаа асуудлаа төрийн тэргүүн болон төрийн эрх харах дээд байгууллага улсын хурлд танилцуулж байгаа ийм одоо зохицуулт юм аа. Тэгэхээр улсын хурал одоо шийдвэр гаргах байгууллагыг санаатай гаргаж чадж байна гэж ойлгож болох уу? За одоо энэ талаар тэгж ингэж би бас дүгнэхгүй. Монгол улсын ерөнхий сайд бол өчигдөр буюу одоо 10 сарын 1-ний өдөр засгийн газрын үйл ажиллагаа шуурхаа хэвийн үргэлжлэх ёстой. Хууль зүйн дотоод хэргийн сайд засгийн газрын гишүүний хувьар гэмт хэрэгтээ тэмцэх, улсын хил хамгааллын бодлого, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах гэд маш чухал чиг үүргүүдийг хариуцж ажилладаг. Тэгэхээр энэ одоо чиг үүргийг хариуцж байгаа албан тушаалтны томилгооны асуудал бол хурдан шуурхаа байх нь нийт Монголын эрх ашигт нийцэх ёстой. Тийм учраас энэ ойлгомжгүй байдлаар удах нь бол зохимжгүй. Тийм учраас ерөнхий сайд албан бичих хүсэлттэй бол 10 сарын 2-ны өдөр энэ асуудлыг улсын хурал танилцуулах боломжийг бүрдүүлж ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг улсын их хурлын дараагаас хүссэн байна. Мөнхбатар сайдын хариу ирсэн төлөвлөж байгаа шалтгаан нь юу вэ? Гэж үзэх бай. Мөнхбатар сайдыг томсны дараа гэхгүй эсвэл хилцэж явахдаа шууд одоо чөлөөлөө дараагийн шууд томсох юм уу? Ерөнхий сайд бол мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлтэй би энэ хууль зүйн дотоод хэргийн сайд засгийн газрын гишүүнээр ийм хүнийг томилох гэж байгаа гэж мэдэгдлээ хийсэн. За мөн үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу асуудлаа танилцуулахдаа ерөнхийлөгч болон улсын их хурл танилцуулах албан бичгтээ хууль зүйн дотоод хэргийн сайд дээр ажиллаж байгаа Лавгийн Мөнхбатарыг чөлөөлөх Батмөрийн их хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар танилцуулах гэж байгаа энэ асуудлаа бичсэн тодорхой бичсэн байгаа. Тэгээ энэ танилцуулах процесс дууссаны дараа ерөнхий сайд захимжаа гаргаж чөлөөлж томилно. Шалтгаан үндэслэл хуулиндаа юу гэж заасан гэдэг вэ? Үндсэн хуулийн тодорхой заалт иш авч агаад процессын хувьд бол ерөнхий сайдыг алдаа гаргачихсан. За өөрөөр хэлбэл эхлээд Мөнхбатарыг чөлөөлөөд дараа нь одоо томилох энэ асуудлыг ярих байсан. Сул орон гараад. Тий, сул орон гарсны дараа ярих байсан гэдэг юм яриад байна. Энэ дээр та ямар тайлбар? Энд би бас үзсэн л дээ. Ер нь шууд одоо хууль зөрчсөн гэж дүгнээгүй лээ. Яагаад гэвэл тэгдэг субъект бас биш. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үндсэн хуулийн 39-4 дээр бол ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлөх огцруулах асуудлыг бид суугдсан байна. Өөрөөр хэлбэл энэ миний хэлээд байгаа асуудал бол энэ чухал чиг үүргийг хэрэгжүүлж байгаа засгийн газрын гишүүн сул оронтой энэ хин нэгэн хариуцдаггүй байж болохгүй. Заавал нэг нь хариуцдаг байх хэрэгтэй. Хин нэгэн одоо жишээ нь магадгүй одоо онцгой нөхцөл байдал үүсээд одоо засгийн газрын гишүүн нас орсон ч гэдэг онцгой нөхцөл байдал үүссэн үед ч гэсэн тэрийг ерөнхий сайд захимжаараа тэр чиг үүргийг аль нэг засгийн газрын гишүүнтэй хариуцуулдаг. Өөрөөр хэлбэл тодорхой чиг үүрэг эзэмгүй байж болтгоо. Тийм учраас ерөнхий сайдын хувьд бол энэ
засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлаа цогтон танилцуулж ингэж явж байгаа. Танилцуулах процесс дууссаны дараа ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөх томилох энэ шийдвэр гарнаа. Ерөнхий сайд захирамжиндаа 10 сарын 2-нд хурал танилцуулаад чи гэдэг Алтан бичгтэй. бичгээ өгсөн биз дээ. Тэгэхээр одоо хурлын тамирын газрын дараа бол өнөөдөр бас хэлцэх боломжгүй гэдэг юм бол тайлбар өгчлөө. Тэгэхээр одоо цаашаа процесс юу яаж явах вэ? Хоёр талын хуулийг янз янзаар тайлбарлуулах. Одоо танилцуулж гарчих юм уу эсвэл өөр Яг нь энд нэг ойлголтын зөрүү гараад байгаа нь хилцдэг асуудал юм шиг хилцэх асуудал гэж яриад бичээд байгаа юм. Гэтэл улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай бол хилцэх асуудлын жагсаалтыг баталдаг тов тогтоодог болохоос биш. Танилцуулах гэж байгаа асуудал тэр тусмаа үндсэн хуулиар ерөнхий сайдад олгосон танхимаа бүрдүүлэх тэр эрхт нь одоо хууль бусаар одоо халдаж хязгаарлаж болохгүй. Хэрвээ энэ одоо ойлголтоор явах юм бол бүтэн жил одоо энэ асуудлыг нь хойшлуулад ингээд тов тогтоохгүй яваад байвал ингэж одоо болохоор юм шиг тайлбарлаад байгаа. Ингэж болохгүй шүү дээ. Яагаад тэгэхээр засгийн газрын үйл ажиллагаа бол шуурхай дасралтгүй байх хэрэгтэй. Улс орны нийгэм эдийн засгийн амьдралыг өдөрдөж байгаа гүйцэтгэх мэдл бол ерөөсөө магадгүй улсын хурлын чуулган 4-5 өдөр хуралдаж болдог бол засгийн газрын үйл ажиллагаа бол өдөр тутам дасралтгүй үргэлжлэж байгаа шүү дээ. Түрүү миний дурдсан улсын хил хамгааллаас ахгуулаад гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, улс иргэний бүртгэлийн асуудал гэдэг олон чухал асуудлыг хариуцдаг засгийн газрын гишүүн төр тусмаа одоо хариуцах эзэмгүй тодорхой бос байж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой. Үндсэн хуулийн амин сүнс, үндсэн хуулийн зохицуулж ийм байдлаар бичигдсэн байгаа.